За сайн байцгаана уу та бүхэндээ YouTube олон нийтийн цахим хуудсын талаар ярих ирсэн байна. YouTube нь видео хуваалцах олон нийтийн цахим хуудсын төрөлтөөр ордог бөгөөд анх 2005 онд байгуулагдсан ба 2006 онд Google корпорацаас $165 тэрбум зарагдаж байсан юм. За тэгээд YouTube-ийн хамгийн гол хэрэглээ нь юу гэхээр хүн болон өөрсдийн гэсэн хувийн видео сувгийг бий болгох буюу бидний хошны ойлголтоор бол өөрсдийн гэсэн TV сувгуудыг бий болгож байгаа гэсэн санаа юм. За тэгээд YouTube-ийн хамгийн гол онцлог нь бол ерөөсөө видеог ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэмжээ болон уртын хязгаарлалтгүйгээр маш чанартайгаар оруулж цаашлаад хүрэх боломжийг хүн болгон үн төлбөрөөр олгож байдаг. За анх YouTube маань бий болж байхдаа 10 минут хүртэлх хугацаатайгаар видеог оруулах боломжтой байсан бол ямандаа 15 минутын дундаж хугацаа бий болгоод тэгээ үнэхээр тухайн аккаунт маань өөрөө аккаунт буюу тухайн хүний тэр өөрийн профайл нь YouTube-ийн өөрийнх нь тэр дөрмийн дагуу маш сайн ажиллаад ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй бол цаашлаад 2 цаг хүртэл хугацаагаар видеого оруулах боломжийг олгодог байгаа. За тэгээд энэхүү YouTube-ийн дөрмийн удаад үзэхэд бол та ямар нэгэн видео оруулах гэвэл өөрийн тухайн видеонд ашигласан дуу болон видео хэсгүүд маань өөрөө ямар нэгэн зохиолчийн хуулийг зөрчихсгүй байдаг. Нэг л удаа зөрчсөн тиймэрхүү тохиолдолд эргээд таны аккаунт чинь 15 минут хүртэл хязгаартай болох юм цаашдаа аккаунт хаад хуулийн томоохон хариуцлага хүлээх хүртэл хэмжээнд бол очдог бүгдийн нарийн системтэй болсон байдаг. За дэлхийн нийтийн хандлтаараа бол YouTube маань өөрөө дэлхийд болон Монголд ч гэсэн 3-т ордог. Үүнийхнийх нь Google, 2-дугаар Facebook олон нийтийн цахим хуудас болдог. 3-дугаар YouTube видео сайт маань ордог. Хүн мэдээллийг хүлээж авахдаа өөрийнхөө 5 мэдрэмжиндээ тулгуурлаж хүлээж авдаг. Тэгэхээр бүх 5 мэдрэмж нь хэдий хүрч чадсан төдий ч нэр тухайн мэдээлэлээс хүн өөрийн оюун санаанд авчулдаг. Нөхөн юм сайн хүрч чаддаг гэдэг. За энэс нэмээд хүний 5 мэдрэмжийг бүтэн ашиглаж чадсан тохиол тухайн мэдээлэл 90% нь хадгалагдуулж гэж үзэхэд видео мэдээлэл нь өөрөө зураг, текст, аудио гэх бүх мэдээлэлтэй явуулсан байдгаар хамгийн өндөр хүнд хүрэх магадлал нь мөн үзэж байгаа юм ч гэсэн ингээд үзэн унж гэсэн мэдээлэл хүргэж хүлээж авах нь илүү хэлбэр байдаг. За мөн хэрвээ та өөрийн мэддэг чадлыг авьяас болон өөрийн хийж чаддаг зүйлээ бусдад таниулж чадахгүй, хүргэж чадахгүй, өөрийн сувгийг бий болгох боломжгүй байвал та YouTube-ийг ашигласнаар өөрийн бүтээлүүдийг бий болгож түүнийг цаашлаад олон хүнд хүргэх боломжийг бий болгож байгаамаа. За үүний хамгийн гол их сурвалж нь юу гэхээр YouTube-ын цаашлаад олон нийтийн цахим хуудасууд бол маш нэгт уялдаатай ажилладаг байгаа. Жишээлбэл Twitter, Facebook гэмэх олон нийтийн цахим хуудасуудаар та өөрийн видеог цааш нь олон хүмүүс хүргэж чадвал энэ нэрээр шеринг буюу цааш нь хуваалцах байдлаар явсаар хичнээн хэмжээний хүмүүст хүрэх боломжтой байдаг. Жишээлбэл Монголд бол 200,000 гаруй хүнд хүрч чадсан тийм томоохон бүтээлүүд, видео, клипүүд хүртэл маш олон байдаг. Дэлхийн хэмжээнд жижиг болон томоохон бүх компани корпорацууд бол YouTube-ийг ашиглан маш хямд төсөөр маркетингийн зардлаа багсан маркетинг боломжтой байдаг. Жишээлбэл Nike-д аваад үзвэл өөрсдийн томоохон флаш моб хийсээ түүнийг YouTube-ээр дамжуулан маш олон хүнд зардлгүйгээр хүргэж чадсан байдаг. Өөрөөр реклам хийхээс илүү хүнд хэрэгтэй, сонирхолтой, хүний анхаарлыг татчих чадах тийм видео агуулга бэлтгэн энэ цаашлаад маш олон хүмүүс өрсөөр тухайн компани, тухайн брендийн нэр хүндийг маш олон хүргэж чаддаг. Монголын хэмжээнд аваад үзвэл би брендийн жил болгон хийдэг флаш моб гэхэд 2011 онд болсон флаш моб нийтдээ 16,000 орчим YouTube үзэгчдэд хүрч чадсан байдаг. За энэ хэрхэн ихсэн бэ гэхээр энэ төрөнд маш чанартай агуулга хүнд сонирхолтой хүргэж чадах юм агуулгыг бэлдээд түүнийг олон нийтийн цахим хуудасаар дамжуулан хуваалцах юм. Энэ хуваалцсан хэлбэрийн цаашлаад тухайн видеог үзсэн хэрэглэгчид цаашаа өөрсдийн гэсэн цахим орчиндөө хуваалцах байдлаар ингэж маш эрчимтэй хурдтай гаргадаг байгаа. За үүний хамгийн том тод жишээ нь яг 5 хоногийн өмнө явагдсан байгаа. Коми 2012 хэмээх дэлхийн нийтийн их таймны төлөвийн нэг видео гарсан байгаа. Африкт болж байгаа хүүхд цэргүүдийн тухай. Энэ видео ихэд бол ерөөсөө эхний өдрөө 32,000 хүнд хүрсэн байсан бол дараагийн өдрөө ихэд шууд 16 сая хүнд хүрсэн байх шиг. Нийтдээ 5 хоногийн байдлаар 60 гаруй сая хүнд хүрсэн бол одоо хүртэл өссөн байна. Энэхүү видеоны тархалт вирал ирүүл хэмжээтэй боломжгүй байгаа. Хичнээн хүндэтгэсэн хүрэх боломж. Энэ юу гэж юм гэхээр үнэхээр хүний сэтгэл санаа болон энэ хүний сэтгэлийг хөдөлгөж чадах хэмжээний маш сайн видео агуулгыг бүтээж чадвал танд энэхүү видеого цааш нь хичнээн хүнд хүргэх боломжийг YouTube сувг танд олгож байна. Ингээд та өөрөө бүтээж бизнес эрхлэгч ямар ч төвшин хүн байлаа гэсэн YouTube сувгийг ашиглан өөрийн нэр хүнд болон компанийн нэр хүндийг олон нийтэд хүргэх
мөн өөрийн хийж чаддаг зүйлээ бусдад хүргэх болон өөрийнхөө хувийн сүг ашиглан одоо дэлхийн нийтэд өөрийгөө гаргах боломж байна гэдгийг та бүхэн ойлгоод яг одоо та бүхэн YouTube сүрхнийг дээрээ. За YouTube сувгийн талаараа өнөөдөр та бүхэн танилцуулж байна. За YouTube бол хамгийн энгийнээр ойлгох юм бол таны хувийн одоо телевизийн сувг гэж та ойлгочих болно. Тэгээд YouTube-ээр бидэд олгосон боломж юу вэ гэхээр хүссэн хүмүүс өөрийн сувгийг үүсгээд тэр сувг дээрээ өөрийнхөө мэдлэг мэдээлэл өөрийнхөө хүмүүст хүргэе гэж бодсон тийм ээ хичээл сургалтуудыг видео хэлбэрээр хүргэх тийм боломжийг олгосон. Тэгээд YouTube-ийн ирээдүйд юу гэж төсөөлдөг вэ гэхээр ирээдүйд том телевизийн сувгуудын үзэгчид улам буураад харин YouTube дээр хүн болгон өөрийн сувгтай тэр дундаас хэн хэрэгтэй сувгуудыг нээсэн хэн хөгжилтэй сувгуудыг нээсэн тэр ялгарх онцлогуудаараа дуртай сувгуудаа хүмүүс хайж үздэг олж үздэг ч юм уу болно гэж би төсөөлтий. Тэгээ YouTube дээр 1 минутанд 60 минутын видео ордог тийм тоо баримт байдаг. Тэгэхээр YouTube-ийн бүх видеог үзэхийн тулд одоо 60 дахин амьдрах хэрэгтэй буюу 6000 наслах хэрэгтэй болж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр ер нь бол гондо та YouTube-ийн бүх видеог үзэж амжихгүй л гэсэн үг. Тэгэхээр мэдээж аль сувгийн ямар өөртөө хэрэгтэй юу үзэх үү гэдгийг бол мэдээж сонгоно. За тэгээ YouTube-тэй холбоотой нэг хэдэн сонирхолтой баримтууд гэх юм бэл YouTube-ээс төрсэн одууд байна. Жишээлбэл одоо Justin Bieber тийм одоо ээж нь дууг нь гар утсаараа бичээд дуулж байгааг тэгээд YouTube дээр тавиад тэгээд ер нь бол дуусан доонууд нь YouTube сувгаар маш олон хүнд хүрээд тэр нь тэгээд анхаарал хүмүүсийн продюсертэй анхаарал өртөж гараа YouTube-ээс ирсэн байдаг. Яг энэ шиг одоо жишээлбэл гэрээсээ өөрийгөө таниулах өөрийнхөө карьер, өөрийнхөө мэдлэг боловсрол бусдад хуваалцах боломжийг YouTube сувг олгодог. Тэгээд жишээлбэл Авука төмөр гэдэг нэг блогч байдаг юм Монгол. Энэ болохоор гэрээсээ хөвөний өөрчлөлт болтууд хийдэг. Маш богино хэмжээний зөвлөгөөнүүдийг хийгээд YouTube дээр тавиад тэгээд тэр нь бас маш олон үзэгчтэй болох жишээтэй. YouTube дээр бас маш олон ихтэй сургуулиудын одоо Harvard гэх мэт том сургуулиудын хичээлүүд, лекцүүд нээлттэй. Зарим нь аль биесээр тавьсан ч байдаг, зарим нь болохоор оюутнууд нь өөрсдөө гар утсаараа бичиж тавьсан бичлэгүүд ч байдаг. За тийм учраас YouTube-ийн ач холбогдол нь болохоор нэгдүгээр одоо боловсрал тийм ээ мэдлэг маш нээлттэй болох талаас ач холбогдолтой байгаа. Хоёрдугаар гэх юм бол хүн өөрөө гэрээсээ өөрийнхөө одоо дуу, бүжиг, өөрийнхөө хоббигоор бүсэн сонирхлыг бусдад таниулах, өөрийнхөө авьяасыг бусдад нээх тийм боломжийг олгосон. Гурав дахь юм бол гэрээсээ одоо юу гэдэг сургалт хийх. Өөрийнхөө маш их мэдлгүүдийг богино хэмжээний сургалтуудаар дамжуулаад надад би мэдлэгтэй хүн шүү, ийм чадвартай хүн шүү гэдгээ бусдад харуулах, таниулах тийм боломжийг олгосон. Тэгээд YouTube-ыг ашиглахад бол ямар нэгэн нэмэлт тийм төлбөр шаарддаггүй. Та Google, Gmail ашигладаг бол шууд YouTube нэг хэрэгтэй байдаг. Тэгээд хүн болгон ингээд YouTube нээгээд өөрийнхөө мэдлэг, авьяас, чадварыг дэлхийд даяар ингэж хуваалцаарай. Өөрийн хувийн телевизтэй болоорой гэж хүсмээр байна. За тэгээд миний YouTube сувг руу орж үзэх юм бол тэн дээр миний хичээлүүд, интернеттэй холбоотой хичээлүүд ч юм уу лекцүүд байдаг. Та нар бас тэрийг сонирхож үзээрэй. Би доотлолт одоо YouTube сувгийг эндээс харж байгаа тийм. Ийш орж үзээрэй. За тэгээд бүгдээр YouTube-тэй боллоорой гэж уриалгаарай. Бас нэг юм мартсан байна. YouTube болохоор нэр иргэний сэтгүүл зүй хөгжүүлэхэд маш их хөвнөмөр болсон. Яагаад тэгэхээр одоо хүмүүс ингээд смартфоноор ч юм уу те нийгэмд болж өгөхгүй юм болж ялаа гэж бодоход тэрийг гар утсаараа шууд баримтжуулаад YouTube руу аплод хийгээд энд одоо юу гэдэг ийм шудраг бос юм болж байна. Эсвэл энд ийм манай байрны гадаа ийм байшин барьж иж гэдэг ч юм уу те маш их оролцох заавал телевизэн мэдээ хуучин дууддаг байсан бол одоо та өөрийнхөө гар утсаар бичээд YouTube руу оруулах боломжтой. Бас нийгэмд болж өгөхгүй байгаа нэг өөрчлөлт бас YouTube ач холбогдолтой юм аа. Тэгээд бас та иргэнийхээ өөрөнд иргэний оролцоогоо бас YouTube-оор дамжиж хийж болох юм аа. За тань амжилт хүсье.